За багш нь өнөөдрийнхээ хичээлээр 8 дугаар ангид Microsoft Excel програмын тухай заах байна. За хичээл гэсэн холбоосон дээрээ даръя. За хичээлийн зорилго руу оръё. Microsoft програмын хичээлийн зорилго. За өнөөдрийн хичээлийн зорилгоор Microsoft Excel програм ашиглан сургалтын үйл ажиллагаатай холбоотой хүснэгт үүсгэж, боловсруулалт хийх, хүснэгтэн мэдээллийн загваруудыг боловсруулж сурах нэ. За буцах холбоосон дээрээ даръя. За зорилт ямар зорилт дэвшүүлж байна вэ багш нь? Бид нар өнөөдөр энэ хичээлээр юу сурах вэ? Хуудсан тохиргоо хийх, ажиллах орчин бүрдүүлж, өгөгдөл оруулж, боловсруулж сурнаа. Ангийнхаа сурагчдын тухай улирал, хичээлийн жилийн дүнгийн хүснэгт үүсгэж, хүснэгтэн мэдээлэлээр ажиллаж сурах нэ. За буцах холбоосон дээрээ даръя. За хүлээгдэж буй үр дүн гэдэг. За хүлээгдэж буй үр дүн гэдэг сэдвийн агуулга маань байна. Өнөөдөр хичээл заах сэдвийн агуулгад Microsoft програмын цонх, ажлын үндсэн талбар, за нэр томьёо, үүрэг зориултын тухай гамаа. За нэр томьёон дотор юу орж ийнэ вэ гэхээр дасгалууд байгаа. Дасгал хуудасны тохиргоёд сурах нь, дүнгийн хавтгайны хүснэгт үүсгэх, за сурагчдын дэлгэрэнгүй бүртгэлийн хийж сурах даалгавар байгаа. За буцах холбоосон дээрээ дараад оръё. За өнөөдөр бид нар шинэ хичээл сурж байгаа учраас шинэ мэдлэг бүтээцгээе. За Microsoft Excel програмын маань үндсэн цонх талбар харагдаж байна. За Microsoft Excel-ийн цэнхэр хүрээнд дотор зураас өнгөөр илэрхийлсэн байгаа. Энэ Microsoft Excel програмын маань нэр харагдаж байна. Нүуний гарчгийн мөр гэж хэлдэг. За энэ улаан хүрээгээр тодруулсан байгаа энийг цэсүүд манд хэрэгсэл бүхийг командын мөр гэж хэлдэг. За insert, home, page layout, formulas, dates, review, view, add-ons гэсэн. За 8 цэс маань харагдаж байна. Командын мөр харагдаж байгаа. За энийг томьёоны мөр гэж хэлдэг. Энэ ногооноор зураад энэ хүрээг нь тодорхойлсон байгаа энэ хэсгийг томьёоны мөр гэж хэлдэг байх нэ. Excel програм маань A, B, C, D гэх мэтчлэн 16384 багнаас тогтдөг юм байна. За англи нэр нь колумн гэж хэлдэг байх нэ. За мөр маань Excel програмын мөр маань сая 48576 мөрөөс тогтно. Мөрийг англиар row гэж хэлдэг байх нэ. За ажлын хуудас маань харагдаж байна. Sheet 1, sheet 2, 3. За шинээр нэмж үүсгэх шаардлагатай болох юм бол артлын нэмэх товчлуур дээр шар нэмэх тэмдэгэн дээр тавихаар шинээр sheet үүсдэг байгаа. За гэх мэтлэн шинээр үүсгээд явах нэ. За үүнийг sheet гэж ажлын хуудас гэж нэрлэдэг юм байна. За энэ харагдаж байна. Scroll bar буюу хэвтээ босоо тэнхлэгийн дагуу гүйлэгч товчлуур маань харагдаж байна энд. За range гэж юу хэлдэг юм бэ гэхлээр муж гэдэг монгол нэр нь. Англи нэр нь range, мужийг яаж тодорхойлдгийг гэхлээр за энэ дээр хар багш нь тайлбарлаад үгүй нь харагдаж байна. H8-аас G12 дугаар нүдийг идэвхжүүлсэн байгаа юм. За энэ харагдаж үүнийг яах нь range гэж хэлдэг байх нэ. За өгөгдөл бүхий хүснэгт маань харагдаж байна энэ. Бид нар өдөр тутамд ийм хүснэгт хийдэг. За үүнийг харагдаж байна энд. За дараагийн хуудас руугаа оръё. За нэр томьёоны үүрэг зориултын тухай. За сая багшийн тайлбарсан хэсэг нь товчхон хэсэг байсан. Энд бол дэлгэрэнгүй үүрэг зориултын тухай дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. За тэр дээр програмын нэр гэж гарч ирнэ гэсэн үнийг яг ажлын хавтас гэж илэрхийлдэг юм байна. Англиар workbook гэж хэлдэг байх нэ. За цаашаа ажлын хуудас маань багш нь өмнө хэлсэн sheet 1 2 3 гэх мэтлэн ажлын хуудасууд явнаа гэд. За тэр мөр багныг бол өмнө хэлсэн өмнө дурдсан учраас дахин дурдаад хэрэггүй хаа гэж бодож байна. За 3 дугаарт нүд идэвхтэй байгаа нүдийг бол cells гэж хэлдэг. За энэ идэвхтэй байгаа нүдийг харагдаж байна. Нүдний хаяг нь тухайн нүдний оршиж байгаа баг нь болон мөрийн дугаарыг хэлнэ. Өөрөөр хэлэх юм бол
A1 гэж юм тийм үү? A1. Энэ харагдаж байна. A1 идэвхтэй байгаа нүд маань харагдаж байна гэж хэлнэ. За цаашаа дараагийн хуудас руу оръё. Нэр томьёоны үүрэг маань үргэлжлэн явагдаж байна. Range. За энэ дээр багш нь тодорхой тайлбарлаад өгье. A2-оос B4 хүртэл яах нь вэ? Чирээд маузаараа чирээд идэвхжүүлсэн байгаа үнийг мууж гэж хэлдэг байх нь. За үүрэг зориултыг уншъя. 2 буюу түүнээс дээшнүүд нийлж мууж үүсгдэг ба мужийг дараах байдлаар тэмдэглэдэг гэж байна. За энэ дээр болж байгаа алдаа гарсан байна. Энэ B4 гэж бичих хэрэгтэй. A1-ээс B4 гэж бичих хэрэгтэй юм аа. За нүдний өгөгдлийг зөөх. Нүдний өгөгдлийг зөөх. За нүдний өгөгдлийг зөөх гэх тухайн нүдийг идэвхжүүлж курсорыг нүдний аль нэг хэсэгт байрлуулахад хэлбэртэй болох ба хулганы зүүн даруулгыг дарж зөөх нүдэнд курсорыг аваачиж хулганы даруулгыг чөлөөлнө гэж байна. За яг үгээр энэ мөр багныг сунгах тухай ярьж байна л да. Мөр багны энэ багныг өргөн нарийсгаж өргөн нарийн болгох тухай ярьж байна. За маузаараа B багн дээр аваачаад маусныхаа заагчийг баруун зүүн тишээ болсон юм сумны хэлбэртэй болохоор маузаа дараастай чигээр нь арагшин сунгаж байна. За энэ мөрийг бас адилхан 2 3 гэсэн мөрний зураасны дунд курсороо байрлуулад ийм чиглэлтэй болохоор бас сунгах арагшин сунгах морь болох юм үйлдэлүүдийг хийж байна. За цаашаа явъя. За дасгал руу хуудсын тохиргоо пэйж лаундсан дээр ажиллана. За 1-р алхам пэйж лаундс руугаа орно. За ороод яваарай хүмүүстээ. Пэйж лаундс руугаа ороод за пэйж лаундсны доод тол байгаа энэ пэйж став гэдэг үгний хажуу талд энэ дөрвөлжинүүд байгаа. За энэ дөрвөлжинүүдэн дээр дарнаа. Тэгэнгүүт яах вэ гэхээр пэйж лаунд гэсэн цэс гарч ирнэ. За пэйж лаунд гэсэн цэс гарч ирж байна. Пэйж став гэсэн харилцах цонх гарч ирж байгаа. За пэйж став гэсэн харилцах цонх гарч ирээд за үүн дээр paper гэсэн хэсэг пэйж став цонхны харилцах цонхны paper хэсэг дотор юу байна вэ гэхээр orientation буюу цаасын хэвтэй босоо болох байрлалыг заасан байна. За portrait гэдэг нь босоо болгоно, landscape гэдэг нь цаасыг хэвтэй болгоно. За энэ paper size гэдэг хэсэг дотор цаасны хэмжээгөө өгнө. Ямар цаасан дээр хийх ч тухайн цаасныхаа хэмжээг өгнө. За margins хэсэг рүүгээ дараад оръё. Margins хэсэг дотор юу гэдэг нь цаасны хуудсыг цаасны захаас авах зайг сонгож өгж байгаа юм. За top гэдэг нь маань дээдлийн зай. За энэ дээр бол 10 гэж харагдаж байгаа учраас 10 мм-ийн зайтай гэсэн үг. Цаасан дээрээсээ за зүүн талаасаа 20 мм-ийн зайтай, баруун талаасаа 10 мм-ийн зайтай, доороосоо за дасгал 2. Дүнгийн хавтгай үүсгэх өгөгдөл оруулан хэлбэржүүлнэ. За энэ хүснэгтийг бид нар сурагчдаа энийг хийж сурах байгаа юм. За алхам 1-р алхамд сурагчдын дүнг улирал хагас жилийцсэн байдлаар загварын дагуу хийцгээе. Багшаагаа дагаад хийгээд яваарай. За зэрэг Microsoft Excel программаны стартсан дээрээ дарлаа. All Programs дээр дараад Microsoft Office, Microsoft Excel 2010. За шинэ хуудас маань нэгдэд гараад ирсэн байна. За энэ дээр за буцаад хичээл рүүгээ оръё. Тайлбараа уншиж хэлүүлээ. Боосон дээрээ. За даръя. Sheet 1 ажлын хуудасны нэрийг 1-р улирал нэрээр солино. Хулганы заагчийг Sheet 1 дээр байрлуулж байгаад mouse 2-ыг дараад rename командыг сонгоно. Тэгсний дараа Ctrl+A командаар бүх хуудасаа идэвхжүүлээд фонтыг Arial хэмжээг арга болгоно. За багш нь одоо хэлээ. Дагаад хийгээрэй. Excel програм руу оръё.
sheet 1. Маус 2-оо дарлаа. Шууд дараад курсороо 2 ойрхон товшоод ингээд төвчөө харуул шууд ингээд нэрийг өөрчлөөд дарчиж болно. Аль эсвэл rename гэсэн командоос дарч болно. За багш нь хамгийн амархан илэрхий. 1-р улирал. Англи болъё. Гарныхаа дараа фондыг монгол болгоод улирал. За 1-р улирал. За бүх гараасаа Ctrl A гэсэн. За дараарай. Гараасаа Ctrl A дарна гэдэг чинь бүх нүдээ идэвхжүүлж байгаа юм. За бүх нүдээ идэвхжүүлж агаад фондноос арай л мөн. За font size-ыг 10 болгоно гэж багсан хичээл дээрээ дурдсан байгаа. За хичээл рүүгээ буцаад оръё. За 3 дугаар алхам нь A4-өөс T47 дугаар мужийг сонгож хүснэгт үүсгэнэ. За дагаад хийгээд яваарай. Тэгээ хүснэгт үүсгчээд Home цэсний font хэсгийн All Borders хэсгийг сонгоно. За арай л 10. За өмнө хийжсэн хүснэгтүүд байна. За энийг арилгачээ. За A4-өөс идэвхжүүлээд T-ийг 47 дугаар мөр хүртэл идэвхжүүлнэ. T-ийн 47. За A4-өөс T-ийн 47. За тэрний font хэсгээс all borders гэсэн. За ингээд хүснэгт маань идэвхжиж байгаа юм. За буцаад хичээл рүүгээ заавар руу оръё. Алхам 4. Хүснэгтийг өгөгдсөн загварт оруулнаа. Үүнд A багны өргөнийг 200-ны 70, B багныг 1500-ны 15 гэж. За A багныг 200-ны 70 болгох нэ. Хичээл рүүгээ оръё буцаад. A багнаа идэвхжүүлж байгаад Home цэсний формат команд руу орлоо. Column wide өргөний хэмжээг багны хэмжээг багны өргөнийг за багны өргөнийг 200-ны 70 болгоё. За бүр нарийнхан болгож гин гэсэн. B багныг идэвхжүүлж байгаад саяын командаар column wide командаараа 1500-ны 15. За дараа нь C-гээс T хүртэл идэвхжүүлж байгаад 3 болохоор тохируулна гэж. За үүний тулд багнаа идэвхжүүлж байгаад маус 2-ын column wide-ыг дарна гэж юм тийм ээ. Column wide командыг сонгож хэмжээг сонгоно гэж. За C-гээс T хүртэл идэвхжүүллээ. Маус 2-оо дарсан ч болно. Column wide гарч ирж байгаа. За ингээд дарсан ч болно. Багшийнхаа зааснаар формат руу ороод дарсан яг адилхан команд маань. За энийг 3 болгоно гэж хэлсэн. Нарийнхан болгох нь байна. За болчлоо. За одоо нөө хүснэгтэй хийх байгаа хэвлээ. Хичээл рүүгээ орно. A2 нүдэнд курсороо байрлуулад гарчиг бичнэ гэж. За өөрөөр хэлбэл бид нар энэ гарчгийг хийх бичиж байгаа учраас тэдгээрээ Дорнот аймгийн 5 дугаар сургуулийн 8-ны А ангийн сурагчдын 1-р улирлын дүн гэж бичгэн. За Excel програм руу оръё. A2 нүдэнд. За Дорнот аймгийн 5 дугаар сургуулийн 8-ын А ангийн сурагчдын за юу гэж за буцаад нөгөө хичээл рүүгээ оръё. Сурагчдын
Хичээлийн жилийн 1-р улирлын дүн гэсэн байна. За 2013-аас 2014 оны хичээлийн жилийн 1-р улирлын дүн. За 1-р улирлын дүн. За ингэ бичсэн байгаа. За энэ урт талд нь улсын тэргүүний гэж бичээ, сургуулийнхаа нэрийг бүтэн бичээ. Улсын тэргүүний 5-р сургуулийн. За ингэж бичгээр энэ хүснэгтээс минь илүү гарч ин харагдаж байгаа. Зөвхөн энэ хүснэгтээс бидний үүсгэсэн Т багны хүснэгтээс илүү гарсан байна. За хэрвээ ингэсэн тохиолдолд яах вэ гэж. За энийг яг бид нар A2 нүдэнд бичсэн учраас нүдүүдээ бүгдийг нэгтгэх команд хийх шаардлагатай болно. Энэ нүдэндээ багтаахын тулд. За A2-оос T2 хүртэл идэвхжүүлээд merge and center гэсэн команд байгаа. Өөрөөр хэлбэл нүдүүдийг нэгтгээд текстийг голлуулдаг командээр даръя. За тэгээд 2-р багныхаа 2-р мөрийнхөө доотлын зураасыг доош нь сунгалаа. За тэгсэн чинь яаж ийн одоо бас багтаагүй харагдаж байгаа. Энэ 1-р улирлын дүн гэдэг нь 1-р улирлын дүн гэдэг нь багтаагүй байгаа учраас хэдүүлээ курсороо гаргаж байгаа тухайн нүдэн дээрээ аваач дараад brave text-ийг дарна. Brave text гэдэг нь ямар команд вэ гэхлээр өөрөөр хэлбэл багтахгүй байгаа нүдэнд багтахгүй байгаа текстийг багтаах зорилготой команд байна. За хэдүүл одоо энийг нүдэндээ голлуулъя. Middle гэсэн команд дээрээ дарна. За ингээд нүдэн дотор текст маань голлчлоо. За одоо багш нь буцаад хичээл рүү оръё. Хичээлээ зааварлуу. За багш нь саяхан энэ дасгал 2-ын даалгаврыг би сая хийчлээ. За дасгал энэ 2-ын даалгаврыг хийлээ. За одоо алхам 2 3 4 хийсэн. За одоо бид нар 5-ыг ч хийсэн байгаа. Одоо бид алхам 6 хийх нь байна. Алхам 6 дотор маань за энийг хийх байгаа. За тэгэхээр A4 5 2-ыг нэгтгээд номер гэж бичих нэ тийм ээ. Энэ зураас ийшээ байгаа гэж бодох нь ш төгтөдөө энэ 4-р мөрний зураас ийшээ байгаа. Тэгэхээр A4 A5 2-ыг merge center гэсэн командаараа нэгтгээд явнаа. За нэгтгээд явъя. A4 A5 2-ыг идэвхжүүлээд нэгтгэн. За харж байгаас B4 B5 2-ыг бас нэгтгэлээ. За 5-р мөрнийхээ доотлын мөрний шуумыг доош нь сунгалаа. За одоо энэ буцаад хүснэгт рүү орж харъя. За тэгэхээр за энэ тайлбар нь байгаа. За тайлбар нь харах шаардлагагүй дээ. Энэ дээрээс хараад хэдүүлээ хийчээ. C A B C C4-өөс C4-өөс за ийшээ тоолчих. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 баг. Тийм ээ 11 баг нэгэд энэ дээрээ тоолж хэдүүлээ. За 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 C4-өөс M4 2 хүртэл идэвхжүүлээд нэгтгэх нэ. За идэвхжүүлээ нэгтгэлээ. За нэгтгсэн байна. За буцаад хичээл рүү оръё. За 5 багны идэвхжүүлэх юм байна. За 5 багны идэвхжүүлээд дүн гэж бичих юм байна тийм ээ. 5 багны идэвхжүүлээд дүн. За энэ 5 идэвхжүүлээд дүн. За дараагийнх нь харъя. Ерөнхий дүн өсгөн үнэлгээ 2-ыг бас яах нь
нэгтгэдэг командаар баг нь тус тусад нь нэгтгэчихсэн байна. За ингээд бидний хийх гэж байгаа хүснэгтийн маань толгой хэсэг ерөнхийдөө бэлэн байдалтай боллоо. За одоо хэдүүлээ энэ дээр хүснэгтээ бичнэ. Хүснэгтэн дотор үйлдэлүүдээ бичнэ. За номер. За бичээ. За номергээ бичлээ. За энд сурагчдын нэр байгаа тийм ээ. За буцаж орж харъя. Сурагчдын овог нэр. Сурагчдын овог нэр. За сурагчдын овог нэр. Нөгөө багтахгүй байгаа учраас бас яах нь вэ? Команд ашиглаад багтаах нэ. За энд хичээлүүд байгаа. Хичээлүүд маань харагдаж байна. За одоо энд дүн байгаа. Дүн гэж бичсэн баха. За тийм ээ дүн. За дүн гэж бичихнэ. За энд хичээлүүдээ бичнэ. Монгол хэл. За монгол хэл. За эхлээд энэ багш нь энэ хүснэгт рүүгээ хичээл рүүгээ буцаж оръё. Эдэн бүгдээрээ босоо байгаа учраас эхлээд бүгдийг идэвхжүүлээд босоо болгох команд хийцгээе тийм ээ. C5-аас M5 хүртэл идэвхжүүлээд за энэ байна. Orientation гэдэг команд аа. Orientation гэдэг маань угаасаа байрлалыг заадаг команд гэж өмнө дурдсан. За босоо олгоё. За ингээд нүдэндээ бас голлуулъя тийм ээ. За муран зохиол. За математик. Англи хэл. За физик. За биеийн тамир. За мэдээлэл зүй. За өөр ямар хичээлүүд байна? Биологи, хим, төсөлт ажил, дүрслэх, урлах, хөгжим. За төсөлт ажил. Хөгжим. За ингээд хичээлээ. За энд ABC гэдэг өгнөх учраас англи дээр ойлгож байгааг бичнэ. A, B, C, D, F. За идэвхжүүлдэг командаараа идэвхжүүлээд нүдэнд нь голлуулнаа. За голлуулж. За энэ ерөнхий дүн гэдгийг бас яг босоо байдлаар өччих учраас түрүүний команд дээрээ дарнаа. Ерөнхий дүн сүн үнэлгээ. За бас голлуулж байна дотор. За ингээд бидний хийх стад зүйлүүд маань болчлоо гэж ойлгож болох нэ. За ингээд доош нь сурагчны 2 7 дугаар алхмаа харъя. Сурагчдын нэрийг оруулна. Жишээ болгон сурагчны 2 гэх мэтээр оруулаад хуулна. Үүний тулд сурагч 1 гэсэн нүдийг сонгож аваад нүдний баруун доод буланд байрлах жижиг цонхонд хулганы загчиг байрлуулна. Дараатай чигээр нь доош нь чирэн хуулнаа. За энэ хийсний дараа пайлаа хадгална мэдээж. За багш нь хийлээ. За сурагчийнхаа нэрийг автоматар багш нь дугаарлахыг бас шинэ юм орж ирж байна. 1 2 гэж за биччихнэ.
1 2 гэж биччихээд идэвхжүүлээд маус одоо энэ маусны заагч байгаа маусаа энэ хоёрын доотлол нэмэх энэ тэмдэгэн дээр байрлуулахаар маусны заагч маань өөрөө аваачаар нэмэх тэмдэгтэй болж байгаа. Тэгээ маусаараа дараастай чигээр нь доош нь чирхийн шүүхтүүтэй. За маусаараа дараастай чигээр нь доош нь чирээрээ. За яг энэ мэтлэнгээр за сурагч 1 за сурагч 2 2 за энийг бас идэвхжүүлээд доош нь дараастай чигээр нь за ингээд татчих юм. За ингээд 32 хүүхэд маань гараад ирлээ. За буцаад дутуу юм байна уу хараадах хэдүүлээ. Хүснэгт рүүгээ харъя. За энэ хүснэгтэн дотор маань D биш 40-р мөр хүртэл хийсэн байна. 35 хүүхдээр. За нэг гүйцээч 40-р мөр хүртэл хийсэн байна. За 35 хүүхэд. A B C D F. За ингээд амжилт чанар авчижээ. За ингээд бидний өнөөдрийн хичээлээр хийх ёстой даалгавар маань болчлоо. Дасгал ажил маань. За үүнийг одоо хадгалъя. За үүнийг хадгалъя. Хүснэгтээ тодруулаарай. За хүснэгтээ тодруул. За текстээ хэдүүлээ тодруулна. За болдороо тодруулна. Бас толгойгоо бас тодруулъя. За толгойн учраас бага зэргийн том болгоё. Сайзыг 11 болгоё. За хүснэгтээ идэвхжүүлж байгаад тодруулдаг. All borders. За ингээд тодруулчихъя. За хүснэгтийн маань хүрээ маань тодорсон байна. Хүрээ маань тодорсон байна. За гараад ирлээ. Borders хэсгэргээр дарлаа. Хүрээгээ сонгоно. За дотордлын командаа сонгоно. За ингээд хүрээ маань ингээд тодорчж байгаа юм аа. За ингээд өнөөдрийн хичээлээр хийх дасгал маань дуусч байна. Буцаад хичээл рүү оръё. За би дах. Би тааж ажиллах. За би тааж ажиллах энэ хүрснэгтээ хийцгээгээрээ өөрсдөө би тааж яг багшийнхаа саяны заасан дагуу би тааж хийцгээгээрээ. За буцаа холбоосон дээрээ дараад гэрийн даалгавраа харцгаая. Гэрийн даалгавар багш нь за энэ сурагчдын энийг ангийн сурагчдын судалгаагаа энийг бас хийгээд багшийнхаа энэ хаягуудаар хоёр хаягаар явуулаарай. За буцаа холбоос. За үнэлгээ. За үнэлгээ дотор юу вэ гэхээр үнэлгээ. За багш нь өнөөдрийн хичээлээрээ тухайн өөрийгөө үнэлэх үнэлгээ оруулсан байгаа. За энэ дээр хэрэглэгч өөрийнхөө нэрийг өвч. Заалтаа гэж бичиж багш нь өөрийнхөө нэрийг өвчлээ. За энэ дээр мэйл хаягаа өвчж өгнө. За ингээд бичээд. За ингээд оронгууд яах нь асуултыг бүглэх байгаа. За энэ тест өөрсдөө бүглөөд явах учраас маш ойлгомжтой байгаа. Энэ дээр бол за ингээд бүглөөд явна. За анхаарал тавьсанд баярлалаа. Энэ видео хичээл рүү орж
видео хичээл үзэж болно. Электрон сурах бичиг багш нь 3D ном ашиглан, программыг ашиглан электрон сурах бичиг бичсэн байгаа. За анхаарал тавьсанд баярлалаа.